За тэгэхээр солилцооны хөтөлбөрийн төлбөр, нислэг тэр бүх зардал орчихсон байсан. Сайн байцгаана уу? 50-аас 50 мэдчилж байна. Өнөөдөр би нэг асуулт хариултын бичлэг оруулъя гэж бодсон. Хамгийн сүүлд би Америкт солилцооны хөтөлбөрөөр явсан альбом зургийн цомгоо та нартай хуваалцсан байгаа. Тэн дээрээс хүмүүс бас зарим асуултуудыг ирүүлсэн. Тэгээд тэднээс би 8 асуултыг аваад та бүхэнд хариулъя. Та бүхэн бичлэгээ дуустал үзээрэй. За тэгээд хамгийн эхний асуултандаа оръё. Солилцооны хөтөлбөрөөр явж байхдаа та нар юуг авч явах вэ гэсэн байгаа. Тэгэхээр хамгийн нэгдүгээрт мэдээжээр энэ та нар хаашаага солилцооны хөтөлбөр рүү явж ийн тухайн нутаг орон тэгээ газар зүйн байрлал цаг агаарын байдлаас хамаарат мэдээжээр онгоцоор нисгэж байгаа бол онгоцонд орох ачааны хэмжээ бас тоотой байгаа. 20 кг 2 гэдэг ч юм уу эсвэл 20 кг-аар 1 чимдаан авчрах боломжтой гэдэг ч юм уу те. Тэрнээсээ хамаарат байгаа. Тэгээд миний хувийн зөвлөгөө юу вэ гэхээр тухайн нутагт очихоор тэнд байгаа хувцсны загвар дизайн загварын чиг хандлага бас жоохон өөр байдаг. Тэгээд дээрэс нь нөгөө тэнд хийх хувцсны дэлгүүрүүд айгуу гоё тийм хямдрал нь маш сайн явагддаг. Тийм учраас эхлээд өөрийнхөө байн өмсдөг хэдэн хувцснуудыг аваад дулаан хувцс, нэмгэн хувцс, сургуулийн хувцс, тэгэнгүүтээ биеийн тамирын хувцс те. Тэгээд нэг гоёлын даашинз бол хэрэгтэй. Яагаад гэвэл даашинз бас нэлээд жоохон үнэтэй талтай байдаг. Эмэгтэй хүүхдийн хувьд, эрэгтэй хүүхдүүдийн хувьд бол магадгүй сайн джинсний ганц хоёрыг авчихад бол ер нь тэгэл гоёлын костюм пижак бас байж болох юм. Костюм пижак гоёлын хослыг авчаарай. Тэгээд ерөнхийдөө тэндээ очиод тэр үеийн тэнд байгаа загварын чиг хандлагт өөрийнхөө хэв маягийг тохируулаад хувцас юмнууд авсан дээр ах мэдээжээр өөрийнхөө ариун цэврийн хэрэглүүдийг бас их хэмжээгээр биш багаар нь аваарай. Миний хувьд анх явахдаа 1 литрийн хэмжээтэй ингээд нөгөө өсний ангижруулагч аваа явцсан тэр маань чимдаан дотроо дэлбэрээд агаарын нөгөө даралтан дотор хамаг гутал хувцсыг барыг заавруулахад өгсөн байсан. Гэхдээ би сав боглогоо нөгөө ээж тэр үед надад цүнх баглахад тусалсан болохоор бүх юм гоё гялгар утанд хийцэн байсан болохоор миний хувцсын юмнууд бол тэг муухай олоогүй. Тэгэхээр ээжтэй баярлалаа. За ингээд хоёр дахь асуулт сургууль ямар байдаг вэ гэхээр миний хувьд би Америкийн нэгдсэн улсад очсон. Тэгээд Висконсин мужийн нөгөө улсын сургуульд орсон байгаа. Тэгээд сургуулийн хувьд болвол Монголд нэг ангид байнга суугаад тэгээд байхгүйгээр сурагчт нь өөрөө коридортой нөгөө нэг шүүгээтэй хүн болго өөрийн гэсэн шүүгээтэй тэр шүүгэн дотроо өөрсдийнхөө ном цүнхийг хийчихэд өөрсдөө хичээлийнхаа завсарлагынаар шүүгэнээсээ очиж ном дэвтрээ аваад тэрийгээ нөгөө дараагийнхаа анги хичээл рүү орно. Жишээлбэл би нэг өдөр хамгийн эхлээд зургийн хичээл орчоод дараа нь зургийнхаа юмнуудыг хураачаад цаашаага химийн хичээлээр орох байсан бол химийнхаа ном дэвтрийг аваад тэгээд анги хийсээ явна. Багш нар нь болохоор өөрсдийнхөө анги танхимдаа яг ингээд суугаад тэгээд байж идэг байсан. Хичээлүүдийн хувьд бол тийм байсан. Сургуулийн хувьд болохоор сургуулиудын хэмжээ янз байдаг. Томоохон хотуудад болвол зарим сургуулийн хүүхдүүд зөвхөн 7-оос 12 дугаар ангийнхан 9-өөс 12 дугаар ангийнхан хай скул гэж байна. 9-өөс 12 дугаар ангийнхан нийтдээ бараг 3-4 мянган сурагчид байх жишээний. Миний хувьд болохоор жижигхэн сургуульд байсан. Манай сургууль болохоор яг 7-оос 9 дунд сургууль гэж явж байсан болохоор дунд ангийнхан тэгээд high school-ийн ангийнхан нийлээд middle school, high school нийлээд нэг 6 за би яг санахгүй байна. Нэг ерөнхийдөө бол 1000 гаруй хүүхдэл бол байсан бах. Тэгэхээр нөгөө нэг найзуудтай болоход их хурдан амархан байсан. Тэгээд сургуулиудын хувьд болвол дугуулангууд их байдаг. Тэгээд сургууль цаанаасаа улсын сургууль бол байнга нөгөө шар автобус нь ирдэг. Тэгээд шар автобусандаа суугаад яг цагтаа л хөдлөн тэр сургуультай очихдоо бол тэр автобусандаа суугаад явчихна. Хэрвээ үгүй юм гэх юм бол нөгөө улсын унаагаар явна гэх юм бол асуудалтай. Америкт бол бас тодорхой хэмжээгээр нэг өргөн тархацтай байдаг. Тэгэхээр зарим
одоо юу гэдэг дүүргүүд нь бол сургуулаасаа нэлээд хол байдаг учраас хэрвээ чи сургуулийнхаа автобуснаас хоцорчих юм бол тэгэл өнгөрөө гэсэн үг. Эсвэл бол найз одоо хүмүүсээс одоо такси дуудана гэсэн асуудал бол зарим хөдөө газар нутагт бол байхгүй. Тэгэхээр том хотын том сургууль байна уу, жижиг сургууль байна уу? Эсвэл бол та нарын ачиг айл чинь хөдөө байна уу? Одоо хаана вэ? Тэр байрлалаас ч хамаарат янз янз байх болно. Тэгэхээр энэ нь одоо миний 3 дахь асуулт руу орж ийн. Тэнд байгаа айлууд ямар вэ гэж байгаа. Тэгэхээр миний сая бас жоохон ярьлаа. Зочин айлуудад ерөнхийдөө бол байдаг. Тэгээд host family гэж байгаа. Зочин айлуудын хувьд одоо яг Америкийн хувьд би өөрийнхөө туршлагаас тулгуурлаж ярихад мужаараа одоо Америкийн соёл бол өөр. Тэгээ айл болгоны соёл өөр байдаг. Чи одоо мэдж байгаа өөрийнхөө чиний найзуудын чинь гэр бүл өөр нэг соёлтой байх, манай гэр бүлийнхэн арай нэг өөр соёлтой байдаг ч юм уу. Тэгэхээр айл өрх болгон өөрийн гэсэн соёл одоо онцлогтой байдаг. Тэгэхээр янз бүр том хотод байрлагт зарим нэг айл байна. Зарим нэг айл нь болохоор хөдөөд байх айл байна. Миний хувьд намайг хамгийн анх ингээд нөгөө зочин айл сонгох гээд байж байхад нэг айл хамгийн эхлээд чамайг ингээд гэртээ авъя гэд манай гэр бүлийнхэн ийм байдгаа гэд тэднийх болохоор нөгөө хотоос зайдуу жоохон захын одоо хөдөө маркийн хөдөө тал руугаа байсан гэх юм уу да тэднийх ингээ бүр фермтэй тэгээд том нохоотой том эдлэн газартай тийм айл байсан юм байл л дээ. Тэгээд миний хувьд болохоор энэ айл намайг ингээ авах гэж байгаа юм чи ингээ харилцаа байж исэн уучлаарай бид нар чамайг авахаа боллоо нэг орс хүүхд авахар боллоо гэд. Тэгээд миний хувьд гэл за яхаа хөө гэл тэгээд дараачийн айл минь харин намайг сонгож авсан. Тэгээд сонгож авсан гэр бүлтэй маш их баярлаж байна. Яагаад гэхээр надад их гоё айл таарлцсан. Тэгээд тэдний гэр бүл болохоор нөгөө Милвоки хотод бас яг хотоос нэг холч биш, ойрхонч биш. Яг гоё тийм нөгөө хотын яг хот дотроо гэхдээ яг хотын товд бол биш тийм байралтай айл байсан. Тийм учраас би бас нэг гайгүй хон томхон хотод очисон болохоор соёлын ялгаа шок нь бас орчоогүй. Хэрвээ би одоо бодож байгаа нь шууд ингээ хөдөө нэг айл руу очижсэн байсан бол миний хувьд яг жоохон уйдгартай байх байсан болов уу гэж би бодож байгаа. Яагаад гэхээр хотод байсан болохоор бас мэдээжээр зарим нэг зүйлийг хийж сурсан. Гэхдээ фермд хэрвээ би хөдөө байсан бол бас фермийн аж ахуйн талаар илүү их юм сурах байсан болов уу? Тэгээд яг Америкийн хувьд бол шашин шүтлгийн хувьд та нар мэдж байгаа. Зарим айлууд нь бол Христос одоо Есүс Христийн шүтлэгтэй зарим нь бол тийм биш. Янз бүрийн чиг урсгалын одоо тийм айлууд байдаг. Зарим айлууд бол буддизмыг шүтдэг. Эсвэл ямар ч одоо шашин шүтлэггүй ч гэдэг юм уу тийм айлууд байгаа. Тэгэхээр айл болгон өөр. Тэгэхээр тэр айл маань ямар вэ? Тэгээд тэр айл одоо та нарын хувьд бол бас тухайн айлын одоо дотоод одоо баримталдаг зарчмуудыг нь хүндэтгэлтэй хандаад нээлттэй байгаараа хэрвээ тэгэх юм бол та нарт бол сайхан байна. Тэгээ бүр үнэхээр тэр айл нь болохгүй байна. Амар хэцүү байна. Бүр болохгүй байна гэх юм бол айлыг сольж болно. Гэхдээ айлыг солилоо гэх юм бол та нарын хувьд ойлгож байгаа штэ сургууль, хичээл, найз нөхөд бүх юмыг дахиад солино гэсэн үг. Тэгэхээр энийг бол би бол нэг зөвлөхгүй. Нэг байгаа айлдаа байгаад энд маань бас тодорхой хүнтэй харьцах урлагийг бол та нар сурж ийн гэсэн үг. Тэгээд мэдээжээр гэр бүл одоо шинээр нэг айлд яваад очичоор та нарт бас хэцүү байх магадaltaй байх. Энэ бол амархан биш байна. Та нар хизээж гэрээсээ одоо явж үзэж байгаагүй болвол энэ хэцүү байна. Хэрвээ өөрөө би дагаад байж чадна, би ингээд найз нөхөдтэй байгаад одоо тухайн гэр бүлтэйг нээлттэй байж чадна гэх юм бол та нар одоо үнэхээр сайхан байна хаа гэж би бодож байна. Тэгээ энийг та нар өөрсдөө дотооддоо сэтгэлийн хаттай байж ижил одоо тэр нэг жилийг давж өнгөрөн солилцооны хөтөлбөр болохоор заримдаа хагас жилээр байдаг. Миний хувьд болохоор нэг бүтэн жилээр яваад ирсэн байгаа. За ингээд 4 дахь асуултаа оръё. 4 дахь асуулт нь за ямар хуу одоо байдаг вэ гэж энэ солилцооны хөтөлбөрт явахаар солилцооны хөтөлбөр болгон өөр байдаг. Тэгээд миний хувьд болохоор эцэг эхчүүдэд хүүхдүүдэд юу зөвлөх вэ гэхээр солилцооныхаа хөтөлбөрийг маш сайн судлаач. Тэр хөтөлбөрийнхаа нь явуулж байгаа байгууллагууд нь ямар төрлийн одоо үйлчлэгээ үзүүлдэг. Жишээлбэл минийх болохоор би Youth for Understanding буюу
YFU гэж тэр байгууллагаар явж исэн. Тэгээд нэг юм хэлэхэд энэ бичлэгийг ямар нэгэн төлбөртэй зарцуулж биш, би зүгээр өөрийнхөө туршлагыг та бүхэнтэй хуваалцаж чинь. Тэгээд та нарт хэрэгтэй болов бас нэгийг бодуулъя гэсэн үднээс энэ бичлэгийг хийж байгаа юм аа. Тэгэхээр эргээгээд асуултанда тийм солилцооны хөтөлбөрүүд ямар одоо хөтөлбөр явуулдгийн бэ гэдгээс хамаарч намайг энэ солилцооны YFU-гийн хөтөлбөрт очиход бол эдний хөтөлбөр нь болохоор бүр дэлхийн 2 дугаар дайнаас хойш одоо явагдчихсэн дэлхийн бараг 60-70-аад орнд одоо салбартай маш олон орны хүмүүс байнга оролцож идэг, олон жилийн туршлагатай тэгээд тийм байгууллага байсан. Зочин гэр бүлийгээ тухайн солилцооны хөтөлбөрийнх нь одоо байгууллагаас байнга шалган тэ ямар гэр бүл байна, энэ хүүхдэд яг тохирох юм уу, тухайн орчин нөхцөл нь ямар байна гэдгийг шалгах, тухайн хүүхдээ ч гэсэн шалгаад энэ хүүхд явахд бэлэн байна уу гэдэг ч үздэг. Тэгээд дээрэс нь улирлын чанартайгаар ингээд нөгөө яг хамгийн анх очиж байгаа хүүхдүүдэд бүгднийг цуглуулж уулзалт хийн. Яаж одоо энэ тавтаа морил гэдэг ч юм уу те явхаас нь өмнө сэтгэл зүйн бэлтгэл өгж зөвлөгөө өгнө. Тийм одоо дэмжлэг тусалцаа үзүүлдэг. Тэгээд яг Америкт очсон хойно за энийг бас Америк гэлтгүүгээр тухайн орондоо бас адилхан байх. Одоо ийш тийшгээ гоё юм том хотууд руу зугаалах юм аялал одоо трип тэ аялал зохион байгуулдаг. Жишээлбэл миний байсан нэг айлын нэг герман охин байсан. Тэр герман охин зүүн эргийн хотуудаар Нью-Йорк, Вашингтон, DC одоо тэр бүх мужид Флоридаар гэдэг юм уу те. Тийшээгээ явах 7 хоногийн аял бас бүртгүүлээд нэмэлт төлбөр төлөөд тэгээ явсан. Миний хувьд болохоор би тэтгэлгээр явж байсан болохоор бас төдийлөн нэмэлт тийм үйлчлэгээнүүд яг авахыг бол бодоогүй. Яагаад вэ гэхээр нэмэлт үйлчлэгээ болгоно бас нэмэлт мөнгө гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр нь миний тэтгэлэг төлбөрт бол үнэн нь ороогүй байсан. Тэгээд ямар одоо туршлагууд авах вэ гэдгийг тухайн тэр байгууллага нь өөрөө их гоё зохион байгуулалттай. Тэгээд одоо жишээлбэл улиралдаа нэг ингээд бүх гадаад оюутнуудтайгаа уулзуулаад хооронд нь хөөрхөн арга хэмжээ одоо зохион байгуулалт тоглоомоо гэр бүлүүдийн хоорондын туршлагуудыг солилцуулаад хуваалцуулаад ийм гоё бас ийм найз нөхдийн холбоо үүсгүүлэх тийм арга хэмжээг зохион байгуулдаг тийм байгууллага байсан. Тэгэхээр та нар явах гэж байгаа тэр байгууллага сайн судал ямар арга хэмжээнүүдийг хийдэг юм бэ? Ямар төлбөрөөр юу хийдэг юм бэ гэдгийг бас мэдээд үзээд аваарай. Тэгээд тэр дэмжлэгийг зөвхөн Монголоосоо хүмүүсийн дэмжих юм уу? Тэр цаанаасаа бас дэмжих юм уу? Монгол хоёр талаасаа дэмжиж гинэ үү гэдгийг бас үзээрэй. Яагаад вэ гэхээр та нар гадаад оронд очиод бас аюулгүй сайхан те аз жаргалтай сайхан байхыг хүсэн. Тийм учраас тиймэрхүү дэмжлэгүүд маш чухал. Энийг бас сайн судлаарай гэж хүсье. Тэгээд 4-5 дахь асуулт. За тэгэхээр сургуулийн дугуйлангууд гэж энэ 5 дахь асуултын хувьд дугуйлангууд гэхээр би улсын сургуульд явсан болохоор сургуулийн дугуйлангууд нь болохоор яг өглөө дандаа хичээл орчин үдээс хойштоос дугуулсан бэлтгэлүүд бол үнэн төлбөргүй сургуулиасаа орчихдаг байсан. Тэгээд миний хувьд би гар бөмбөг волейболын секцэд хамгийн эхлээд манай зочин гэр бүл маань намайг бүртгүүлсэн байсан. Тийм учраас би түрүүн бичлэгтээ бас ярьж ирсэн. Эхлээд нөгөө хичээл эхлэхээс өмнө энэ бэлтгэлийн одоо дугууланд орсон байсан болохоор амархан найзуудтай болоо. Тэгээ хичээл эхлэхэд аль хэдийн таньдаг хүүхдүүдтэй болчихсон байсан. Тэгээд хоёр дахь улиралд өвлийн хувилралт болохоор би хөгжөөнд дэмжигчийн одоо клубт орсон. Хөгжөөнд дэмжигч гэдгийг та нар мэдж байгаа. Одоо саксон бөмбөгийн тэнцээний дундуур ингээд ра гэл дэмжээд идэг, дэмжлэг үзүүлдэг тэр дуучид бүжигчдийн дугууланд орсон. Тэндээсээ би бас өөрийнхөө энэ гоё юм нээлттэй байдлыг бас олж авсан болоо гэж тэрийг илүү гоё хөгжилсэн болоо гэж бодож байна. За тэгээд 3 дугаар улиралд болохоор би нэлтгэх одоо дугууланд орсон. Тэгэхээр дугуулангууд нь болохоор янз байсан. Миний одоо нөгөө яг дугуулангийнхаа талаар бас ном зурагны за би ерөнхийдөө тэр бичлэгийг та нараас ороод үзээрэй. Тэн дээр би бүр ингээ гоё одоо бичих зураг бүх ингээд одоо өөрийнхөө сэтгэлтэйгээ ингээ хуваалцсан байгаа. Тэр тийшээ ороод үзээрэй. Тэгэхээр дугуулангууд бол тухайн сургуулиас хамаарат байна. Хувийн сургуулиудад болохоор зарим хүүхдүүд явж исэн байх одоо хөдөө аслагдмал нутаг ч юм уу те тэрнээсээ хамаарат тэнд бас яг
дугуулангууд нь ямар байдгийг бол би мэдэхгүй байна. Улсын сургуульд бол надад бол хангалттай сайхан байсан. Шатар, хөгжим, одоо сэтгүүл зүй, одоо спортын тийм маш олон дугуулангууд байдаг. Тэгээд тэрний дадлага ажил одоо тийм нөөц нь бол Америкт бас их гоё санагдсан. Монголд одоо бас тийм болосоо гэж би хүсэж мөрөөдөж байна. За эргээгээд 1 2 3 4 5 6 дахь. За солилцооны хөтөлбөрөөр явж байхад ажиллаж болох уу гэж үгүй ээ. Ягаад Америкийн хувьд болохоор J1 визагаар явдаг. J1 виз нь өөрөө ажиллах боломжгүй. Тэгэхээр мэдээжээр та соёлын солилцоонд ингээ явж байгаа учраас өөрөө тэнд хилээ сайжруулж одоо Америкийн соёлтой танилцж байгаа эсвэл тухайн орныхоо соёлтой танилцж байгаа учраас тийм ажил хийх боломж байхгүй, тийм заавч гарахгүй. Тийм учраас ерөнхийдөө энэ бол боломжгүй. Тэгээд яг дүрм журмаа баримтлаад тэгээд яг тэр жилдээ өөрөө яг ингээ уусаж ороод тэр соёлыг нь танилцаж аваад өөрийнхөө одоо хөгжүүлэх ёстой чадвар байд юм уу те жишээлбэл хилээ сайжруулъя гэдээ очисон бол хилээ сайжруул тэгээд сэтгүүл зүйн дугууланд яв үнэ одоо зохиолж болох гэж байгаа хүн бол те тэгэхээр тэр болгоныг өөрөө бодож мэд тэгээд за 7 дахь асуулт нь юу гэхээр энийг надаас хүмүүс их асуудаг би Америкт очиод тэр дунд сургуулаа тэнд Америкт төгссөн байгаа. Тэгэхээр 10 жилээ би бол Америкт төгсөж дипломтой төгссөн байгаа. Тэгээ энийг яаж хийсэн бэ гэхээр би эндээс өөрийнхөө бүх одоо хичээлийнхаа сурагчийн хувийн хэргийг англиар орчуулад тэгээ тэрийг өөрөө авч очиод сургуулийнхаа одоо нөгөө хичээлийн эрхлэгчэд өгөөд ингээд би ингээд боломжтой болвол төгсмөр байна гэдэг илтгэр гуйгаад яриад ингээд явсан байгаа. Тэгээд энэ бол дандаа бас боломжтой бол биш. Ягаад вэ гэхээр тухайн сургууль, тухайн улс болгоны мууч болгонд одоо шаардлага бол байдаг. Одоо жишээлбэл тэд 10 жилийг одоо ерөнхий боловсролын гэрчилгээг авахын тулд ийм хичээлүүдийг тэдэн цаг үзсэн байх ёстой. Тим хичээлийг үзсэн байх ёстой гэсэн тийм шаардлага цаанаасаа улсаасаа өгсөн байдаг. Тэр шаардлагыг нь хэрвээ одоо нийцэж хангахгүй байх юм бол ерөнхийдөө солилцооны сурагчдын хувьд бол сургалт одоо нэг бүтэн жил certificate of attendance буюу сургалтанд суусан үнэн болно гэсэн тийм одоо гэрчилгээг бол авдаг байгаа. Миний хамт одоо байжсэн нэг Японы найз охин болохоор бас certificate of attendance гэх тэрийг авч ирсэн. Тэр тэр охины маань англи хэлний чадвар ч гэсэн бас нэг тийм сайн байгаагүй. Тэгэхээр дүнгийн хувьд ч гэсэн сургуульд сурж явах үед явцын дүн ч гэсэн бол нэг онц байгаагүй. Ер нь дунд тэгэл гэх мэтчлэн. Миний хувьд болохоор нэг зүйл юу байсан бэ гэхээр би тооныхаа хичээлийнхаа нэрийг одоо эндээс айлгуур гэгээд орчуулад яваад очичихсан чинь тэнд нөгөө тооны хичээлийн маань кредитийн ингээд нөгөө яваад орсон чинь зөрчихсөн. Тэгэхээр нөгөө өөрийнхөө сурагчийн хувийн хэрэг дээр хичээлүүдээ одоо жишээлбэл дээд тоо юм уу, ямар тоо юм, математик юм уу, айлгуур юм уу те тэрийг advanced algebra одоо агсан түвшнийх ч юм уу те тэрийг нь маш сайн тодорхой одоо сайн орчуулж хянаад тэгээ аваад яваарай. Тэгэхгүй болохоор яасан бэ гэхээр миний тооны хичээлийг буруу орчуулснаас болоод би 7 дугаар ангийн тооны хичээлд яваад айлгуурын хичээлд намайг суулгах юм байсан. Тэгээд тэр үйлрлийг бол яг тэгээд өнгөрөөчихсөн. Тэгтээ би миний сургуулийн одоо нөгөө зөвлөх хичээлийн эрхлэгч маань аюу сайхан хүн байсан. Тэр хүнд би маш их баярлсан. Яагаад вэ гэхээр миний сургуулийн тэр бүх одоо хувийн хэрэгүүдийн дүнгийн жагсаалтыг Америкийн тэр яг Wisconsin мужийн төгсөх шаардлагатай нийцүүлээ. За чамд тайвна чи ингээд төгсөхийн тулд чамд Америкийн түүх хэрэгтэй. Нэгт, хоёрт Америкийн англи хэлний нэг ямар хичээл юм үндсэн англи хэлний нэг дөрвийн хичээл байсан. Тэрийг сурах хэрэгтэй гэсэн. Тэгээд дараа нь бас нэг англи хэлний нэг уран зохиолын хичээл байсан. Тэгээд өөр юу байлаа? Америкийн нөгөө газар зүйн тим холбогдлолтой нэг хичээл байсан баг шүү. Тэгээд ерөнхийдөө бол бусад хичээл нь миний хувьд нөгөө одоо түүх шинжлэх ухаан гэдэг одоо юу гэдэг бусад хичээлүүд нь бол бүгд ингээд таарад баг илүү гарч ирсэн учраас би илүү сонгох хичээлүүд бас үлдсэн гэсэн үг. Тэгээд би уран зураг гээл тэгээд өөр хичээлүүдийг нэмж авч ийсэн. Тэгэхээр яг тухайн сургалтын эрхлэгч нь ямар хүн байна? Тэр хүнтэй чи өөрөө яаж харьцаж энэ бол баг чи өөрөө ямар бэтгэлтэй очиж ин тэгээд нэг аян тааруулаа нэг сайхан яриад тэгээд нэг төгсөх би ингээд төгсмөр байна кредит тооцоолмаар байна гэд.
Тэгээд би энэ өнгөрсөн жил бас явах гэж байгаа Монгол хүүхдүүдтэй ингээ уулзж байхад тэд нар бас айгүй гоё юм хийжсэн юм гэхээр Монголд байгаа хичээлээ бас тооцоолаад эндээ бас давхар одоо тооцох одоо тухайн жилээ тооцоолох 8 дугаар ангидаа яваад 9 дугаар ангиа тооцоолаад буцаад 10 дугаар ангидаа анги алгасахгүй хурж ирэх ч юм уу тийм боломж бол байсан. Тэрийгээ бас одоо тэгж одоо өөртөө дотоод зохион байгуулалтаа ингээд ээж аавтайгаа гэр бүлэрээ хувьдаа зохион байгуулалтаа хийж ийна гэж тэгжсэн. Тэрийг би бас их гоё санаа байна гэж бодож та нар бас бодоод үзээрэй. За ингээд хамгийн сүүлийн хамгийн одоо 8 дахь асуулт маань юу вэ гэхээр үн төлбөр зардлын амжиргааны зардлын тухай одоо асуулт байсан. Тэр маань одоо тэрийг ингээ ярихад солилцооны хөтөлбөрийн хувьд одоо ингээд үзэх юм бол янз байгаа тухай ямар улс руу явж ийн ямар байгууллагаар явж ийн гэдгээс хамаарат би чинь бараг 10 жил уучлаарай 10 жилдээ явж исэн гэдэг чинь маш олон жилийн өмнө 10 хэдэн гаруй жилийн өмнө тийм учраас би тэгээд дээрээс нь би 100% сорсын сангийн тэтгэлгээр явж исэн болохоор надад бол мэдэхгүй байна. Би одоо миний ойлголтоор болохоор энэ солилцооны хөтөлбөрүүд жилийн 8-аас 12 мянган доллар байгаа гэж сонссон. Би яг сайн мэдэхгүй байна. Та нар өөрсдөө судлаарай. Тэгээд миний хувьд би сорсын сангийн тэтгэлгийг бүтэн авсан болохоор миний онгоцны зардал орсон байсан. Тэгээд бүтэн жилийн одоо тэр нөгөө солилцооны хөтөлбөрийн тэгэхээр солилцооны хөтөлбөрийн төлбөр нислэг тэр бүх зардал орчихсон байсан. Тэгтээ зочин гэр бүл маань тэр намайг бол үн төлбөргүйгээр гэртээ байлгаж исэн гэсэн үг. Тэгэхээр тэр зочин гэр бүл маань байр хоолыг даачж байна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр үнэхээр яг тэдний гэрт нь би нэг охин шиг нь болоод байсан учраас тэднийг бас ээж ааваа гэдэг Америк ээж аав гэж дууддаг байсан л да. Тэгэхээр бас нэг зүйл нь юу гэхээр манай хост ээж бас хувцсны дэлгүүрт ажилладаг байсан болохоор нөгөө ажилтны хямдрал урамшуул авдаг байсан болохоор би хамт герман охинтой хамт нэг айлдсан. Тэр үед бид хоёуланд нь хувцас худалдаж авч өгч яг өөрсдийнхөө охтуудтайгаа харьцаж байгаа юм шиг тэгж байдаг байсан. Тэр нь бас их гоё байсан. Тэгээд яг бусад айлууд бол ямар байдгийг би бол хэлж мэдэхгүй. Тэгэхээр та нар ямар зардал гарах нь бол ерөнхийдөө бол байр хоол нислэг тэгээд солилцооны хөтөлбөрийн төлбөр чинь тэр солилцооны хөтөлбөртөө бол орцсон байгаа гэсэн үг. Тухайн байгаа айл чинь бол тухайн одоо тэр байдлаасаа бол явах бах. Би бол өдрийн хоолны мөнгө бол гэж гарч байгаагүй тэр магадгүй миний тэтгэлгээс орчихсон байх. Би тэгээд сар бүр бас $100 стипенд буюу тэтгэлэг бас авдаг байсан. Тэгээд тэрийгээ 3 сар тутамдаа нэг одоо чек банк ирж авдаг байсан. Тэрийгээ бол би өөрөө мөнгөө хадралж агаад хуваарлаж агаад хэдийг нь яаж зарцуулах уу, хизээ найзтайгаа кино үзэх үү, хизээ одоо юу гэдэг найзтай бэлэг авах уу гэх. Тэгээд баяр ёслолын үеэр би Монголоос бэлэг захиж авч агаад тэрийгээ нөгөө найзуудтаа өгж зарим бэлгийг бол тэндээс Америктай тухайн үед зул сарын баяраар авч өгсөн. Тэгээд зул сарын баяр бол та нар мэдж байгаа Америкчуудын цагаан сарна гэсэн үг. Тэгэхээр бас нэлээд их зардалтай байсан. Гэхдээ надад бол сарын $100 бол хангалттай байсан. Одоо ч гэсэн энэ бол сарын $100 бол хангалттай. Та нарт бараг илүү гарна. Би хагас бүтэнсэнд найз охтуудтайгаа моол дэлгүүр рүү явж нөгөө ерөнхийдөө бол хүүхдүүд кино их үздэг байсан. Тэгээд нэлээд бараг за сардаа нэг 2 удаа кино үзчихэд тэгээд кино үзхийн хажуугаар бас хоол идэн тэр болгонд бол надад бол хангалттай мөнгө гардаг байсан. Тэгээд тэр мөнгөөсөө би илүүчлээд харин бүр найзуудтай бэлэг авч исэн гэд бодоод үзтээ. Тэгээд яг Монголоос би бас зул сарын бэлгнүүдээс нэлээд их тэр хүмүүст ийм бэлэг захинаа гэд. Тэгэхээр бэлэг сэлтний хувьд болохоор та нар очицсан хойноо ямар бэлэг Монголоос авахулж явуулмаар байна. Мэдээж яг анх удаага очиж байхдаа нэг жижигхэн сувенир яг тэр айлдаа авч очих нь бол зүүн хэрэг. Гэхдээ дараа нь одоо жишээл тухайн баяр төрсөн өдөрт зориулаад бэлэг тусгаалan тухайн хүн болгоных нь одоо сонирхолтой зориулаад бэлэг аваад тэгээд одоо нөгөө маш удангаар явуулаад тэгээд өгсөн дээр нь болоо гэж би бодож байна. Тэгээд нэг их юм бити авч яв. Ачааны хөл нэмэр гэсэн үг. Тэгээд ямар ч байсан миний
хувьд энэ асуултуудад бүгдэнд нь ингээ хариуллаа. Та нар өөр өшөө асуух мэдмээр зүйл байвал энэ доор одоо сэтгэлээр комментээр бичиж үлдээгээрэй. Тэгээд та нарын би бүх асуултуудыг унших болон тэрүүгээр нь магадгүй бүгднийг нийлүүлж агаад part 2 буюу 2 дугаар хэсэг гэсэн бичлэг бас хийж болох юм. Тэгээд миний бичлэг таалагдсан бол эрхийн мэрэгний өргөөд лайк товчийг дараарай. Тэгээд миний сугийг захиалж өөдрөөгөө үзлийг өдөр болгон аваарай. Мөн Facebook группт 50 амьдралыг Монголдоо гэсэн групп байгаа. Холбоосыг нь би доор оруулчихъя. Та нар хамт миний группт ороод тавьсан зорилго зорилтондоо хүрэх тийм гоё уран зоригийг авч хамтдаа сайн амьдралыг Монголдо бүтээцгээе гэж тийм ураатай байгаа. За ингээд дараа уулзтлаа баяртай. Тэгээ миний ураа болох 50 амьдралыг Монголдо баяртай. Миний суугийг YouTube дээр захиалж аваарай. Баярлалаа.